Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндөрөө. Туулаа нэвртэй подкаст. Туулаа нэвртэй подкаст 2 дахь сувга газрын гаваас хэмээн нэрлэнэв. Description хэсэгт дамжин орох холбоос бий. Шин сувгийг мань дэмжиж subscribe тавьчаад дарахтал хангалттай. Газрын гаваас подкаст. Залхай хүнд эрх өгвөл 60 үзүүрт зүйтэй адил. Монгол ардын зүрэг. Хуучээр. Эртээ урдын цагт Түнтүү гэдэг баян харамж байж. Өвөлжин зунжин малыг нь хариулсан ядуу зарцтай өмх аруул өгөхдөө гар татдаг хэрнээ өгөх ажил нь үүр шөнөөс эхлээд үчин гэлбаг шингэртэл борив бокс хийгээд ч барагдахгүй. Тэмийн тул тэднийд зарц олддоггүй юм байжээ. Зарц залууг Түнтүү баян бүтэн жил хон хариулсан хөлсөнд нэг төлөг өгнө гэж тохирсон юм байжээ. Хүү хоныг нэг жил хариулаад одоо төлгөө авъя гэхтэн баян учиргүй ихээр уурлаж чи мөө гүтгэж байна. Би тэгэж хэлээгүй гэд Тэнгэр бурхнаа дуудан тэнэг мангууд нь хурж муулаад өгсөнгүй. Тэгэхэр нөхүү сүрэг хоньныхын төрөнд явдаг шар нүдэн хоньыг нь шүн алаад идчихжээ. Баян өглөө бүр хотондоо орж хоноо нэг бүрчлэн үгүйлдэг мөртлөө тэр өдөр үгүйлж чадсангүй гин. Түүнээс хойш 7 хонлоо. Хүү хоньныхоо махыг дуусгаар нь баянид орж би энэ өдрөөс эхлэн хоньыг чинь харж чадахгүй. Хөлсөөж танаас авч чадахгүй гэд давуунд боосон юм өнөөх баянд өглөө. Баян хөлсөө авахгүй гэснийг дуулангууд баярлан задалтал шар нүдэн хоньныхын толгоон сэгсээгээд байж байна. Баян учиргүй уурлан хашгирч авгаан уурлан чарлаж бөөн хэрүүл болж байгаад шар нүдэн хоньныхоо өд цацсан толгой ганцглан хүүг дагуулж тамгын газар явжээ. Тамгын газар хол болохоор нилээд удаан явсан юм байж. Ихээ халуун нартаа өдөр байсан тул хэн хүнгүй аман цангаад ядарч явлаа. Өтдөө толгой ганцглаа зарцтаа зарагдаж яваадаа битүүхэндээ ичингүүрэн яваа баяныг харсан хүү. Түнтүүгвэ айлаар орж аяг цай уух юмсан муу надаас л болж байгаа юм да. Үстэй толгой ганцглаад хар батхан шавуулаад явах ямар өд байх вэ дээ? Түнтүүгвэ би тэртээ тэргүй баларсан толгой. Өтдөө толгой нь гэрчтэй гэрчгүй өнгөрсөн толгой. Танаа авгай гэрч хойно маргаж юу хийн? Тэр айлуудын гадаанаас ирж байгаа нохтод хаяад өгч хэмсэн. Бузар хэргийн өмнө буян болгоё хөөрхий гэхэд энэ муугаас хоноо 4 дахин нугалж авах юм шүү гэж бодож явсан өнөөх баян. Энэ муу чинь харин тамгын газрын талд хүрэлгүй шалчиiчих шүү. Чамааг дэ яах вэ? Гайгүйхэн шиг ирүүдэд өгөхөд нэгийг 10 болгож нэхэж чимүү хүлээж л таарна гэд занаж явснаа. Айлын болгон өтөө толгой ганцгалж явах хувьтай. Амныхан салиа арилаг хүмүү банд ахтайгаа маргах гэж хаашаарсан юм байх вэ? Айлаар орж аяг цай уудаг хэрэгэ гэж бодоод төвөг утсан энэ муу толгоогоо чи төргөн тайлж нохоонд хайж өг гэхэд Түнтүү ахын зөвөө зөв төвөг нь баг хаштай юу гэд төргөн бууж ирээ толгойг нь хаянгуута гүлэм ганцгийг нь гайгүй сайн цэвэрлэж өгөөд мордож гин. Тэр хоёр айл амтнаар орсоор үдээс хойш тамгын түшмэл дээр өнөөх баян хүүг дагуулan ороод минь тусаа мэдсэний дараа энэ зарц манай сэтэртэй эргийг шүн алаад идчихсэн. Тэмийн учир 4 дахин нугалж төлүүлж өгнө үү? Миний хон шиг тийм том хон энэ нутагт л байхгүй юм гэжээ. Түшмэл ууртаа нарахгүй хараад чи хөө эзнийхээ хоныг иддэг итгэл муутай яажгсан хулгаач вэ гэхэд хүү баян хүн гүтгэгч байдаг биш юм бол би мэдэхгүй юм байна. Сэтэртэй хон битгий хэл сэтэрхий зүв сэмхий хадагч найлаас аваагүй. Гэмгүй намайг гимтэн болгож гэргийтэйгээ нийлээд гүтгэж байгаа юм гэжээ. Түшмэл юу гинэ хөө чи тэгээд идээгүй болж байна уу гэхэд хүү тийм ээ би идээгүй. Тэгхэн битгий хэл нэг жил хон хариулсан хөлс төлөг өгнө гэж тохиролцсон юм. Хэлэлцэн ясаар хоньноо нэхэр гүтгэж байгаа нин юм гэжээ. Гэтэл баян яан гинэ энэ муу хулгайч. Чиний эдсэн хоньны толгой ганцгалж яваад замдаа нохоод хайж өгөхийг хүртэл
Чиний над хоёр нүд чинь хараа биз гэлээ. Тэгэхэд хүү заргалтахаар авч яваа хоньны толгойг замын нохоод хайж өгнө гэдэг чинь цааз хуйлд болдог ч юм уу үгүй ч юм уу түшмэл та болгоно визээ. Гэхэд түшмэл нилээд бодсноо. Таны хоньыг чинь эзэн нь үний юм бол замд хайсан толгоогоо зүсээр нь олж ирдэ. Хэрв тиймгүй юм бол хүн гүтгсэн гэж хөлсөндөө өгөх тэр хонио өгөх болжтэй. Гэд баян замд хайсан толгойг нэгэнт өнгөрсөн залруулж олшгүй алдаа хийсэндээ гимшиж заа гэжээ. Үүнээс хойш түүнээс цааш баян ажлын хөлсөндөө хатуурхаа болж өнөө зарцтайгаа эвтэй найртай амьдардаг болжээ. YouTube дээр Туулаа нэвртэй подкаст. Хятадын шунхай худалдаачид, доншуур наймаачид, говь хангаагүй хэсэн бидэрч ард түмний аль өнгөтэй өөдтэй эд юмсыг арга залаар цуглуулан цөлмөж байсан үед Монголд очиж амь зуух арга ивэн олдвол 15 мал цуглуулж арилжаа наймаагаар амьдрал залгах бодолтой нэгэн хятад доншуур худалдаачин дотор газраас Монголд иржээ. Хос шаханаас өөр илүүжлэх юмгүй 2-3 боодол хамрын тамхинаас өөр хогшилгүй тэр хятад авчирсан жаахан тамхиа үнэт хүргэж ноос ус арьс шир харь нутагт алтаар үнэлэгдэх зүйлсээр арилжаад нутгийн зүг яаран иргэв. Явсан нохоо яс 100 гихчээр авчирсан юмсаа эд бараагаар сольж амтжсан хэрэг 13 дахин гэдэг шиг бас буцаад иржээ. Төрөлхийн шунаг сувдаг тэр хятад авчирсан зүйлээ арилжиж олсон алт мөнгө үнэт чулуу ангийн ус арц гангийн анхлам сайхан цэцэг навч ургамлыг 2 авдарт хийж уцан явахдаа ямар ч хөлс зардал гаргалгүй дотор газар оруулбаас улам их олзолж чадна гэж бодоод ажиллах хүнч хөлсөлсөнгүй. Ачаа хөсөгч хэргэлсэнгүй гин. Ачаа хөсөгтэй явбаас баян данжаад явж байна гэж замын тонуулчид дайрна гэж бодоод хамаг юмаа зөөж тавиад явж байжээ. Тэгтэл нутгийн нэгэн баяны зарцсан дайралтаж данжаадгүй авдартаа юмаа тэгнээд юм уу тэргэнд ачаад явахгүй яасан юм гэж асуужээ. Өнөө хятад уурлаад хай чи юугаа мэднэ? Би явж байна. Бэжэн сууж байна. Чамада хамаагүй гिचгээд нөгөө хүнд авдруудаа хурдан зөөж тавьсаар эргэн харсаар яваад өгчээ. Шунхай хятад ингэж явсаар сүулдэ бүр ядарч шоргож унмаар сулдж авдраач өргөж даахаа байжээ. Авдрынхаа сүүдэрт цугаагаар амарч хэсэг кэн зур зөрмөглөх хооронд зүүн урдаас аймаар муухай зүс царайтай хідэн хүн ирж авдартай юмыг нь аваад явлаа гэж зүүдэлжээ. Зүүднээсээ айж учиргүй хашгиран сэрэхэд хавь орд юуж байсангүй. Харин хажууханд нь өнчин хар бөөс харагджээ. Хай, энэ яасан тэмдэгтэй модо байна? Алтаа мөнгөө эрдэнсийн чулууга аль хүндээс энэ бутаны ёроолд булчхаад хөнгөн эд юмаа үрээд явнава. Сөүлд эргэж болсон юмаа авахд амархан байна ва гэж сүрхий мэргэн арга олсондоо ганцаараа маа сайтлын нээж одоохон газар ухаадахыг гэж бодсноо бас л хартай санаанд дийлж хай гигэн цагаан өдрөөр газар ухаж байгаагаа хүн харвал яанава шөнөө ухавал дээрва гэж боджээ. Шүнж боллоо. Авдраа бахтах нүг ухаж гаргасан шороог нь огтны үлийг аваачиж чигээд авдраа булсан шороог хиндэж мэдэгдэхгүй тэгшилж хавь ойрын хайрах чулууг цуглуулж орхиод нар гарахаас өмнө яваад өглөө. Явган хятадын үүрсэн авдар хэдий хөнгөн боловч байн үрээд явхаар бас л хүнддэж байн амарсаар бараг жил болж байж нутгийн бараа харжээ. Хоцсон хойно олзныхоо юмыг ч наймаалж хоол унттай 2-3 сар болов. Тэгээд харь газар орхисон алд эрдэнэ эд юмдаа харуулсан буцах гэтэл Монголд айхавтар сөрхий бослог гарч хятад толгойтой бүгдийг хяар цохиж байгааг сурагдуулдаад хаяа одоо би яанава гэж гэрт орвол гидрэгэ харан гиюрч хөвцээр гадаа гарвал газар тэнгэрийн савслах тийш ганцран харсаар хэдэн жил болжээ. Тэгтэл Монголд гарсан үмэ намдаж байгаа тухай чимээ дуулаад тэргэнд илжих хөллөн тэмдэглэж орхисон ганц хар бүүстэй газраа хүрээд ирэхэд ганц хар бүүс нь 1000 хар бүүс болоод үржчихсэн аль бутны дэргэд өнөөх алт мөнгө байгааг нь олох ямар ч аргагүй болчихсон байжээ. Түүгээрч барахгүй 1000 хар бүүс
яг ижил зайтай том жижигээрээ ялах хэн аргагүй адилхан зориу тарьсан юм шиг урагчсан байж. Хятадын гол нь харлаж хай яасан муу ёрын харамодов. Хайрын алтаа мөнгийг минь чи хаана нуусан бэ? Химэн хар бүүснээ хэдийг булах татаад авсан чинь бутны тоогоор нэмж ургаад байхаар нь шатаах санаатай нэг хар бутанд гал оруулж үзвэс нойтон бүүс бие биеэ үлээж унтраагаад байж гин. Тэгтэл өнөө хятад яаж чадалгүй буцаад явчихжээ. Өмнө Говь аймгийн Баян овоо сумын Гэдрэг уулын арын хэсэгхэн газрыг эзлэн дам бүүсний төгөл ургасан байдгийг дөрвөлж хар бүүс гэж нутгийнх нь нэрлэдэг юм. Данжаадын булсан эрдэнэ аль бутныхын дор байдгийн бол доо хөөрхий. Тийшээ нэг угсхийн үү байна уу? YouTube дээр туулаа нэвэртэй. Нэгэн ихэ баян айл үн хөлсөө тохирч уран дондоггүйгээр хаалга хийлэхээр болжээ. Тэр хаалга аргагүй сайхан босонд баян сэтгэл амарч үн хөлсөн дээрээ гар татаж гин. Дондоггүй олон удаа өр нэхэж ирсэн боловч өгөхгүй болохоор тэдний цай ууж сууснаа. Би нэг юм хаалганд чинь хийхээ мартсан байна вүлээ. Хүнд хаалганы нугас бүхэн дээр гэд босож нугсыг нь авч чангалсан болоод тэр дорн хийж гэж гин. Гэтэл өнөөх хаалга нэгдэхдээ уран дондгийн хийсэн хаалга гэж хаагдахта хөлсөө нэгсэн хаалга гэж дуурдаг болгоод орхиод явчихжээ. Баян ичхийн дээр ичиж дондоггүйн гэрээр очиж гуйн байран байж хөлсийг нь нэмж өгч байж засуусан гэдэг. Бас нэгэн айл уран дондоггүйгээр ган тулга хийлгэжээ. Тэр тулгыг аргагүйж гой хийжээ. Олон ч хоног хийсэн юм гин. Хөлсөнд нэг эдэшний адуу өгнө гэж баян тохирсон юм байжээ. Дондоггүй хөлсөө авах гээд очсонд баян адуу оторт гарчихсан өгхөл юмсандаа гэж хэлээд буцааж гин. Хойдон намар нь дондоггүй очтол өнөөх айл нүүх гээд ачлаг унаа нэрчгсэн баяны авгаа өнөөх сэлбэр босон тулган дээр цай чанаа зууж байна. Баян бас л шалтак хэлэхтэн дондоггүй хит хутгай гарган тулганы нэг тойргийг цогшиг болоход тоогоотой цай даль бүсрэн асгарахад авгаа хүүхнүүд ойрлолдон тэрүүгээр бууян болжээ. Дондоггүй миний хутаг гантай байгаа биз гэж эрийг нь харан хойнд нь хийгээд босоод явчихжээ. Араас нь баян гүйцэж ирээд би танд буруу юм хийлээ. Та уучил гэж гуйгаад гурван адуу нэг бяруу өгч байж гагнуулсан нь өмнө тохирсон хөлснөөс хэд дахин илүү босноос гадна сүүлд ялгарч мэдэгдэхийн аргагүй гагнсан гэдэг. Уран дондоггүй гэж алт мөнгө төмөр ган алинд нь ч гаргууд хүн байсан гэдэг. Уран дондоггүй сүултээ хятадын мөнгөн төгрөг хийсэн хэрэгээр баригдаж эзэн хоолныхоо гурилаар арслан хийгээд дотор нь бөөсөө хийж хөдлөгсөн гэдэг яриа бий. Улаастан амбан урныг нь шалгаж юм хийлгээд уярч өршөөн цөлсөн гих боловч элст толгоон элсэнд амьдаар нь булсан гэдэг яриа байдгийн. Тэртээ үед уран дондог, уран дондов гэж хоёр хүн байсан боловч дондгийг гүйцэх уран хүн байгаагүй гэдгийм. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Хуучаараа таалагдсан бол сэтгэгдлээ үлдээгээрэй. Мөн description хэсэгт байх холбоосоор дамжин орж 2 дахь сувгийг маань дэмжиж subscribe тавьчаад дараарай. Танд таны гэр бүлд эрүүлийн аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.